Ямар ч сайн яваад ирлээ. Тэгээд сүүлд бас маш сонирхолтой 3-4 ажил төлөвлөсөн байгаа. Тэгээд юу болсныг хэлээ одоо дараа сарцгаана. Гурван удаа тоглоно. Тоглолтын билетийн борлуулалт бол маш сайн байгаа гэсэн мэдээлэл авсан. Тэгээд тоглолтын дээр бас сайн удаа ингэ оруулах байна. Тэр байнгын бэлтгэлтэй болох тоглолтын дээр санаа зовж байна. Наамаг бол сайхан амраал. Эхлээд цаахнаа тэр уулзах. Санаа тренинг хийя. Одлаа сайхан. Өөр одоо буудлын руу явна. Тэгээд хуцанраа янзлаад өнөөдрийн Солонгосын эхний тоглолт руу явж байна. Тэгээд тэн дээр уулзцгаая. Улсын тоглолтод зориулаад хамтлагийнхандаа хуцыг хийсэн. За үндсэндээ өөрөөсөө тусдаа тоогийн нуруунд дээр тавиад. За ингэж юу яасан бэ? Шууд өмсөд үзэх юм. Тэгээд өмсөд үзэх үү? За стогоо юм шүү. Ингэж нэг харъя л камер хөөд. Энэ ингээ 2004 оны 7 сарын 20-нд маа хамтлагийн байгуулагдсан огно. Энд байж энэ нуруунд дээр бас 10 байна. За ингээ тайзан дээр гараад яаж юм? За ингээд тоглолт руу явцгаая. Суулаа. Бид яг л хүүхэд байсан бүгдээрээ тэр үед баатар болж байл чиндэл чулуун нүлгэж гүхэд багын амбан танах байраас мөн дөнгөж нүхэд байлчлах юм байна. Тоглолт хийсэн цагаас л гэрэлтсэн байна. Гадаас аим шиг халуун. Өчим. За ингээд орд юм да. Цагаат тавьгүй дидий шогч. Namai
За тэгээд олон жилийн дараа хамтдаа тайзан дээр гарч дуугаад бол маш гоё та. Сэтгэл маш өндөр байна. Ганц хоёр дуурайхаа үгийг масчин гарлаа. Тэгээд яасан Чонжуугийн тоглолт маш гоё болж байна. Тэгээд магаш бүгдээрээ Сөүлд уулзсан. Сөүлийн доолсон дээр уулзсан. За Чонжуугаас гараад Сөүлийн зүг хөлийн жолоо заллаа. Одлоо маань. Өчтөрийн тоглолт бол үнэхээр сайхан халуун тоглолт боллоо. Тэгээд аян замын альжаалаад байж сурч ирсэн сайхан амглаа. Тэгээд замдаа бас шүлэг юмудаа ингээд бодоод ажиллаад явж байна. Бас шилхэн дууныхаа хөгжмөөс салц сонсоод явах уу те. Одоо яг ингээд шүлэг явж байна. За Сөүлд хүрэлцэн ирсэн. Ганам дөрөвт. Ирсэн байна. Одоо энд бууд руу авах гэж байна. Манай буудлын Hotel Rivera гэдэг буудал байна. Одоо бидний бол хамгийн чухал ажил мэдээж яг өнөөдөр Сөүл тоглолттой. Гэхдээ бид нар 20 жилийнхаа 3-4 ажлын бас төлөвлөгөөний дагуу явж байгаа. Тэгээд эхний одоо чухал ажил бол одоо тоглолтын хувцас сонгох гэж нэг аюултай бас нэг ажил үүдэг. Энийг одоо Коекс руу одоос тийм Коекс-ийн мал руу очиж хэлээ. Шопинг гинэ. Энэ өнгөн зүгээр юм шиг. Энийг ариухад сонгочод яах юм бэ? Хөрдөн царин дээр нэг хөрдөн болоод. Энэ хүн бас ярьж байна нэг авч байна. Сайн аа. Оройн одоо бид гурав Сөүлийн тоглолт руугаа явах гээд бэлэн болчиход байж байна. Явцгаая. Өнөөдрийн тоглолт бол нэлээд гал гарах шинжтэй байна. Тэгээд одоо тоглолтондоо очиж будаацгаа бүгдээ. Явъя. Сөүлийн буюу яг Славс улсын нийслэлд байгаа монголчуудтайгаа уулзахаар ингээд явж байна. Тэгээд одоо авсан байгаа мэдлэлээр бол өдрийн 600 гаруй билет зарагдсан байсан гэсэн. За тэгээ одоо бас гадаа нэлээд очтой байгаа тийм сурагтай. Тэгээд сэтгэл санаа маш сайхан тайван байна. Тэгээд өнөөдрийн тоглолт бол угаасаа гал гарсан сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Их олон хүн бас цуглаж байгаа учраас бас их тоглолтыг бас их гоё болоосоо бас их хичээнгүйлэн одоо тайзан дээр одоо дуулахыг одоо хичээндээ. Тэгээ бүгдээрээ тэр тоглолтын дээр бас гоё бичлэгүүдээр уулзъя гэж бодож байна. Ер нь бол Солонгос улсад ойрын хугацаанд бол болж байгаагүй тийм гоё тоглолт болж байгаа. Цуглаж байгаа хүн үзчихсэн. Тэгээд автлаа Солонгос улсад бас ирээгүй бас нэлээд утсан.
Муу ямар хөөрхий юм бэ? Ямар гоё. Энэ ингээд авка гэж бичсэн. Чи өөрөөсөө өгч юм уу? Зураг хоочихгүй. Муу ямар гоё. 하나 둘 셋. 다른 포즈 하나 둘 셋. 감사합니다. 아주 나가는 선수다. 해수. 다들 나이가 무대에서. Сайхан болоод туслаа. Бокс пик үнэтэй амар хадам болж байна. Гоё
Монголын хипхопын ноён оргод I Stop хамтын хоёр ах маань ирсэн байна. Тоглолт гоё болж шүү одоо. Үргэлжлүүлээд хэлүүлээ үзсгэнэ. Удахгүй уулзъя. Yes. Татвартай Ийм алган зэрэгт бас хараагүй юм шиг л бараг санагдлаа нэр. Үнэхээр тайсан дээр бол хаалгаа маш гоё тоглолт чинь тэгээд ямар ч ихийг гараад тэгээд ороод ирлээ. Тэгээд үнэхээр сасан байна те. Зэрэглээ тэгээд гоё үз шот. Хүний нутагт байгаа. Хүний газар автаа монголчууд нэртэй автаа хүчтэй. Тэр үеийн баян энэ толгой дотроос бодож байсаа гэж хүсэж байна. Та нарыг Монголын үнэт бүтээгдэхүүнүүд юм шүү. Индихи хүртэл таньа минь бахархдаг хатжаа хамбан та минь тэнд байх болоо амлаж байна хүн амлаж байна ээжээ. Ээжүүд бас алсан баха. Ээжүүд бол бохон шүү дээ өөсөө. Ээжүүдтэй хайртай. Баярлалаа. Эсвэ баярлалаа. Тэр сөүлийн тоглолт маань бас гайхамшигтай сайхан болж өнгөрлөө. Тэгээд дөнгөж сайхан л өндөж шүү. Ер нь сайхан амарлаа. За өнөөдөр сүүлчийн тоглолт болно. Сүүлийн тоглолт. За тэгээд өчтөр бас би ч одоо 20 жил дуулж байгаа хүн гэж одоо тайзан дээр их цэцэг их цөөх авсан юм байна. Өчтөр юм бас огт танихгүй юм нэгэн дүүгээс юм цэцэг авлаа. Тэгээд дотор нь хамгийн гол нь захиа биччихсэн байна. Тэгээд захиагаа уншигээд өчтөрөөс нэлийн бодож байгаа. Тэгээд өнөөдөр л одоо уншиж танилцуулъя. Тэгээд аюу гоё бас сэтгэл гаргасан байлаа. Тэгээд баярлалаа гэж үнэхээр хүмүүс хэлмээр байна. 20 жилийн өмнө энэ хамтлагийг байгуулаагүй бол одоо бид юу сонсож байх байсан болоо. Олон гоё дуунууд зохиож түүнийг амьлуулдаг шүү. Цаашдын гаргах бүх уран бүтээлийг нь тесэн ядан хүлээж бай. Бүгд хийт болно гэдэгт итгэлтэй байна. 20 жилийн ойн минь төргийн хит паркийг дүүргээрээ. 2024 он 9 сарын 15 бүгд найрамд Солонгос улс Сөүл хот Оптловто яг ч зүү пенис. 20 жил гишүүдтэйгээ жаргал зовлон бүгдийг нь үзсэн юм чинь цаашид 20-30 жил хамт байгаарай. Гишүүдтэй ямар их хайртай тань мэдрэгддэг шүү. Рэп хэсгийг хамгийн дог хийдэг харизмалык гишүүндээ. Гишүүдтэйгээ дахин тайзан дээр гарч байгаад баярлалаа. Бас баяр хүргэе. Эх орондоо хамт байхыг нь харахыг хүлээж тэсгүнэ. 20 жилийн ой минь төргийа. Бүгд найрамд Солонгос улс 2024 он 9 сарын 25 Оптловто яг чацсан фэнс. Оптловын Б жаргалт 10 хэдэн жилийн өмнө тэр жаахан хүү одоогийн амжилтыг төсөөлсөн болов. Дуучин болох сонголтыг хийж одоо хүртэл үргэлжлүүлж байгаад баярлалаа. Дуу болгоны хамгийн сонсох дуртай хэсгийг нь дуулсан байдаг хамгийн гоё хоолойтой зүрх. 20 жилийн ой мэндийг хүргэе. Хит паркийг дүүргээрээ 24 оны 9 сарын 15 Солонгос улс Сөүл хот Оптловто яг цацуух юм. Ийм гоё захиа байна. Тэгээд энэ захиаг бичсэн хамгийн гол энэ дүүдээ одоо Оптловто яг чацаа өгдөг чинь 4 онд төрж ирсэн байгаа байхгүй тий. Тэр чи одоо 20 настай хүүхэд Оптлов гэдэг ийм сайн мэддэг юм. Бид нар бол ер нь бол мэдээгүй шүү дээ. Бид нар чи одоо юм jet generation одоо тэр ямар generation-үүд нэлээ одоо бараг мэдэхгүй л байх гэж боддог гэсэн. Тэгэхээр бидэртээ одоо хамтлагтаа маань чацсан одоо ийм 20 настай хүүхэд ингээд ийм гоё ингээд бүгднийг ингээд мэддэг. Үнэхээр их сэтгэл хөдлөж байна. Маш их баяртай байна. Тэгээд энэ захиаг бичсэн дүүдээ ах нартайгаа эргээд холбогдоороо тэгээ фэйсбүүкээр манай Оптлов хамтлаг гэдэг фэйсбүүк дээр пэйж яваа. Тэгээ тэр пэйж дээр ахын дүү холбогдоороо бид бас нэг тусдаа хэдлээ нэг яриа шүү гэж бас хэлмээр байна. Энэ дашрын. Амьдралаараа түүнийг хайртан харагдан дуу
Өглөөний мэнд, өдрийн мэнд. За 3 дахь өдрийн тоглолт руу явах гэж байна. Go Guangzhou. Big Guangzhou. Андер хурж байгаа гэдэг бас хэлмээр байна. За тэгээд манай жаргал тэр одоо маргааш одоо Улаанбаатар руугаа буцнаа. Тэр Монгол руу. Манай сайхан чи онцгой онцгой сүүл төлөвлөгчөөр энд бас байдаг шүү дээ. Солонгос суугаад бүрээр төлөвлөж чи зайлаа одоо танилцсан ингэ байж байгаа. Тэгээд найзтайгаас ирээд гурван тоглолтын хамтдаа бас хуучин шал өөр байна. Тайзан дээр бол бас юм бас байна гэдэг бас харуулдаг байна.